Амжилтанд хүрэхийг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Эрт босвол нэгийг үзсэн ч гэдэг үг байдаг. Тиймээс Орхон аймгийн EBS телевиз Эрдэнэ төргөө кинотеатр хамтран Эртч Эрдэнэт өглөөний уулзалт арга хэмжээг 7 хоног бүрд тогтмол зохион байгуулахаар эхлүүллээ. Эрдэнэ төргөө кинотеатр EBS телевизийн санаачлагаар Ахмад настан өсвөр үе болон залуучдын дунд эрүүл мэнд, сэтгэл зүйн, нийгмийн зарим асуудлын талаар зөв мэдээлэл өгөх олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор 7 хоног бүр ажил сургуулийн цагаас өмнө өглөөний лекцийг явуулж байхаар болжээ. Өнөөдөр анхны лекцийг ахмадуудын дунд хийсэн бөгөөд Медибас эмнэлгийн эмч Тэмүүлэн өнөөдөр өглөө Эрдэнэт өргөө кинотеатрт ахмадуудын дунд түлхүү тохиолддог төрөө булчирхаан хавдар бөөр шээсний замын өвчлөлийн талаар лекц тавьсан юм а. Өнөөдөр Медибас эмнэлэг төрийн бус байгууллагатай хамтраад өнөөдөр Орхон аймгийн иргэдэд үнэгүй эрүүл мэндийг олох ийм лекц өнөөдрөөс эхэлж байгаа. Өргөө кинотеатрт үнэгүй лекц. Ерөнхийдөө бол энэ урьдчилан сэргийлэх өвчтөн болохоор заавал хөндрсөн хойно биш. Урьдчилан сэргийлэх үзлэгээр хамрагдаж өөр мэдлэхгүйгээсээ болоод хөндрөөд ороод ирдэг. Давсганд гуурс тавьж байна, бөөрөнд гуурс тавьж байна. Их бит хөндөрлөд хожуу үеийн хөндөрлөд диализд орох хөндөрлөд ихсчдэг. Хүмүүс болохоор анхаарах гол юм нь болохоор урьдчилан сэргийлэх үзлэгтээ маш сайн хамрагдаж явах хэрэгтэй. Жил болгон нарийн шинэлэг хийлгэж явах хэрэгтэй. Төрүүлж хоргүй томрол болохоор 55-аас нээш насны эрэгчүүдэд 50-аас илүү хүн тохиолддог. 80 насаас дээш настай хүмүүст болохоор 90%. Энэ бөөр шээсний замаар шаналдаг байна. Ерөнхийдөө бол нас хамаарахгүй залуу хүмүүс ч гэсэн төрүүлж өрсөлдөд өвчнөө өвдөж байна. Өөрний чулуу ихсэж байна, хавдар ихсэж байна. Харин энэ лекс гэдэг чинь асар их ашигтай байна шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүн. Миний шээс аяарыг тасалдаад яагаад гэдэг. Хурдан шээгээд байдаг. Тэр тодорхой хэлж зааж өгч шүү дээ. Очоод үзүүлэхэд хангалттай гэж үзэж байна. Энэ залуучуудын ирээдүйд маш их хэрэгтэй шүү дээ. Өвлөөрт ингээд боломжийн лекснүүдийг уншаад өргөлж эрүүл байлгахын тулд тэр чинь лекц гэдэг чинь тодорхой хэмжээний мэдлэг өгч шүү дээ. Хүн тэр мэдлэгийг авснаас хойш өөрийгөө бас эрүүл байлгахын төлөө зүтгэн үттэй. Тийм учраас ялангуяа залуучуудад бол асар их хэрэгтэй зүйл. Тэгээ миний хувьд бол маш их баярлалаа. Би одоо тодорхой хэмжээний мэдлэг авлаа. Одоо энэ эмнэлгээр явж үзүүлж бас тодорхой хэмжээний эмчилгээ хийх гэж бодож байна. Лекцний талаар ойлгомжтой зургаар үзүүлээд би тэр зураг үзүүлэнгээр үзүүллээ. Хангалттай сайн боллоо л гэж үзэж байна. Бүх хэсэг. За энэ аюу хэрэгтэй сайхан сургалт явагдлаа гэж бодож байна. Ер нь төрөө улчирхай өрөвсөлд хүмүүс одоо сүүлийн үед маш өртөж байгаа гэж бодож байгаа. Эрүүл энэ ялангуяа хөгшчүүл тэр үеийг бас залуучуулж гисэн ийм завьрууд байгаа. Тэгээ энэ аюу хэрэгтэй юм лекц сургалт явагдаж байгаад маш их баяртай байна одоо. Иргэд угны энэ хамрагдаж энийг сонсч л баймарын тэгээд манайхан бас аюу тийм хэнэггүй одоо би энийг сонсоод байхад ийм завьруудтай их явж байгаа шүү дээ. Эрт тусч зорж ирснийх бас хэрэгтэй сайхан хичээл сургалтанд сонссон ч мэдээлэл авсандаа баяртай байна. За Эрдэнэ төргөө маань одоо байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Мэдээж удаагүй ч гэсэн бид Эрдэнэ хотын маань хүүхд залуучууд иргэд маань маш их хүчлүүлдэг бас байгууллага маань болж байна. Тэгээд бид бас Эрдэнэ төргөө хамт олон бас бид нар ярилцчихад ер нь Эрдэнэтийн иргэд рүү чиглэсэн бас олон талын мэдээлэл өгдөг тийм өдөртөө болёо гэдэг шийдэл дээр хүрээд эртч өглөөгээд 7 хоногийн одоо нэг өдөр бид нар Эрдэнэтийн иргэд рүү чиглэсэн эрүүл мэнд тэ оюунд нь хөрөнгө оруулалт хийх боломжтой тийм лекцүүд үн төлбөргөөр явуулъя гэдэг ерөн дээр эхний ээлжид бид нар Медибас эмнэлгийн маань энэ Тэмүүлэн эмч маань ахмадуудад чиглэсэн эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Ер нь бол хүн өглөө эрт босоход маш сэргийг босдог, мэдээлэл хүлээж авах илүү өндөр чадвартай байдаг. Тийм болохоор энэ дээр үндэслээд энэ мэдээлэл өгж байгаа. Танад хэлжтэй бас ингээ хамтарч байгаа бас баяртай байна. Тэр энэ удаа ахмадуудад зориулсан байгаа. Эх 7 оноос бид нар хүүхд залуучууд руу чиглэсэн одоо ялангуяа энэ амиа хорлолт гэдэг айгүй асуудлууд гарч байна. Хүүхдийн хүчирхийлэл гарч байна. Тэгэхээр өсвөр хүүхдүүдийн чиглэсэн сэтгэл зүйн тэм чиглэлийн сургалтыг явуулахаар ер нь
Энэхүү арга хэмжээний цаашдаа тогтмол явагдана. Эрт бас бол нэгийг сонсно гэдэг та босдог цагаас 30 минутын өмнө босоод Эрдэнэт өргөө кинотеатрт өглөөний цайгаа уунгаа лекц сонсож өөртөө мэдлэг нэмэх боломжийг энд үнэгүй олгож байна. Өглөө эрт ирж лекц сонссноор та тэр өдрийг эрч хүчтэй эхлүүлж ажлын бүтээмж нэмэгдүүлэх, цаашлаад амьдралын зөв хэвшил суух боломжтой юм а.